Ясны хавдрын хувьд бол ер нь бол ясны өөрийн анхдагч хавдрууд бол харьцангуй залуу наснд хүүхэд бол өсвөр наснд ер нь тохиолдох магадлал өндөртэй. Ер нь бол тухайн хүний одоо гений мутацтай холбоотой байх магадлал өндөртэй гэж үздэг. Сүүлийн үед одоо хөгжсөн орнуудад онцлогооны технологи сайжирсантай холбоотой төрөл бүрийн хавдруудын төрөл бүрийн генүүдийн өөрчлөлтийн улмаас энэ хавдар үүсэж явах магадлалтай гэдгийг одоо шин шахуу онцлоод явж байгаа тохиолдол бол зөндөө байна. Жишээ нь ясны хортой хавдрууд дээр ер нь бол нийт хортой хавдрууд бол харьцангуй урдын явцтай тийм ээ. 1-2 сарын дотор үе шат маш их хэмжээгээр нэмэгддэг онцлог. Тэрнээс болоод одоо имчилгээний чанар тийм ээ тактик өөрчлөгдөх тохиолдол бол характикт бол их тохиолддог. За ер нь бол яс зөөлөн эдийн хавдар ялангуяа мөчтийн яс зөөлөн эдийн хавдар бол харьцангуй ховор тохиолддог ч. Жишээ нь яс зөөлөн эдийн хортой хавдар бол жишээ нь 10% нийцэлдэг гэж үздэг. Ерөнхийдөө дэлхийд даяар нийт ховор тохиолддог өвчин. Ховор цөөн тохиолддог учраас энэ төрлийн хавдруудын жишээ нь онцлогоо имчилгээний асуудал бол төдийлөн сайн бас шийдэгдээгүй тийм ээ. Зарим төрлийн хавдрын имчилгээг бол одоо төрөл бүрээр имчиж болж байгаа бол жишээ нь яс зөөлөн эдийн хавдар дээр бол имчилгээ онцлогооны асуудал бас гүйцэд сайн шийдэгдэж чадаагүй. Энэ төрлийн тусламж үзүүлж байгаа эмч эмнэлэг бол харьцангуй цөөхөн байдаг. Ийм онцлогтой хавдрууд байна. За тэгээд ясны хавдар бол жишээ нь аль төрлийн ясан дээр бол тохиолдож болно. За ялангуяа мөчтийн хавдар, за ер нь хортой хавдрын үе дээр гол асуудал бол яадаг вэ гэхээр тухайн тулгуур эрхт яс маань өөрөө бие ухтын тулгуур эрхтний үг үүсдэг. Тэгээд тулгуур эрхтний бүтцийн үүрэг маань алдагдах аюултай. За жишээ нь хортой хавдар байгаа тохиолдолд одоо имчилгээ онцлогооноос болоод жишээ нь мөчөө тайруулах хэмжээнд хүртэл хэрвээ хожуу онцлогдоод эрт имчилгээ хийж чадахгүй бол мөчийг тайрах хэмжээнд хүртэл одоо хөдөлмөрийн чадварыг алдуулах юм эрсдэлтэй. За тэгээд цаашлбал мэдээж амь насанд өрөх бусад эрхтнэр үүсрэх эрсдэл өндөртэй өвчин хортой хавдрууд. Авс гэхдээ хоргоо хавдрууд ч бас бол зөндөө тохиолдлууд байна. Харьцангуй зөвхөн тохиолддог онцлогооны хувьд жоохон төвөгтэй байдаг учраас бас буруу онцлогдох, буруу имчилэгдэх практикт бол зөвхөн Монголд бол биш. Жишээ нь өндөр хөгжилтэй Солонгос гэх мэт улсууд ч гэсэн бас ер нь бол тохиолддог онцлогтой ийм өвчин байж байгаа. Тэгээд ер нь бол миний хувьд бол жишээ нь сая 2025 онд Солонгос улсад энэ чиглэлээр бас мэргэжилтэд ижлүүлээд ирсэн. За тэгээ энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд зөвхөн нэг эмч бол хангалтгүй, нэг төрлийн одоо мэдцлийн эмч яваад хангалтгүй. Ер нь бол тухайн эмч эмнэлэг тухайн багаараа нарийн мэргэжлийн эмч нар багаараа нийлж байж одоо уг өвчний онцлогоо эмчилгээний асуудал цогцоор нь шийдэж байж одоо тухайн хүний эрүүл мэндийг одоо амьдралын чанарыг алдагдуулахгүй цааш нь хадгалж авч явах чухал ач холбогдолтой ийм онцлогтой бас салбар байгаа. За энэ нь бол манай эмнэлэг дээр манай 2 дугаар эмнэлгийн гэмтэл сонгоны тасаг дээр өмнө нь бол ер нь зөөнтэйгээр яс зөөлөн эдийн хавдрын хаалганууд хийгддэг байсан. За тэгээд манай эмнэлгийн өөрийн үндсэн зорилго маань одоо бүх төрлийн хавдрын эмчилгээг бол эмнэлэгтээ иж бүрнээр нь үзүүлдэг болох зорилготой байгаа. Энэ зорилгын хүрээнд бид нар одоо энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх гэдэг өөрсдөө сургалтанд хамрагдаж байна. Гадаадын эмчнэрийг авчирч эмнэлэгтээ сургалт судалгаа хийж байна. Цаашдаа хамгийн гол нь яс болон зөөлөн эдийн хортой хавдруудын үед аль болох эргэтэн хадгалах, мөчөө хадгалах тийм ээ. Тухайн мөчний үйл ажиллагааг хадгалж үлдснээр тухайн өвчтний амьдралын чанарыг бууруулахгүй байх. Эргэтэн одоо хадгалах чиглэлийн хаалгануудыг нэвтрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Ер нь яг нийтлэгээр бүх төрлийн хавдруудад бол бас шин тэмдэг илэрнэх нь бол эрт үе дээр шин тэмдэг харьцангуй багтаа. Ер нь нийтлэгээр одоо ер нь дотор эргэтнийх ч байсан, яс зөөлөн эдийн хавдрынх ч байсан. Одоо жишээ нь ясны хавдруудын тохиолдол дээр одоо зүгээр одоо нөгөө монголчууд ярьдаг тийм ээ. Нөгөө хүүхэд хөлгаар нь өвдөхөөр өсөж जैन, өсөлтийн өвдөлт өгч जैन гэдэг тохиолдлууд хүртэл цөөн доогоор жишээ нь өвдөлт нь өсөлтийнх биш, хавдрын шалтгаантай өвдөлт байх магадaltaй. Ер нь бол жишээ нь ясны хавдруудын үед бол ялангуяа хүүхэд өсвөр насныханд бол тохиолдол болгонд биш юм а гэхэд ер нь ямар нэгэн байдлаар өвдөлт зөөр баг зэрэг ч хамаагүй өвдөлт зөөр одоо гэмтлийн ч юм уу бусад тодорхой шалтгаангүй мөртлөө өвдөлт өдр өгч байгаа тохиолдолд бол ямар ч нэг удаа мэргэжлийн хэмжээнд хандаад үзүүлчихэд бол буруутгахгүй тэгжээж хавдрыг эрт оншилж авахгүй бол жишээ нь ясны хортой хавдрууд дээр ер нь бол нийт хортой хавдрууд бол харьцангуй урдын явцтай тийм ээ 1-2 сарын дотор үе шат маш их хэмжээгээр нэмэгддэг онцлог. Тэрнээс болоод одоо имчилгээний чанар тийм ээ тактик өөрчлөгдөх тохиолдол бол практикт бол их тохиолддог. Ер нь бол тодорхой одоо юу гэдгийг илэрхий шин тэмдэг гэхээс илүүтэй бүдэг бадаг тодорхойгүй шинжүүд илэрхэнэ. Гэхдээ ер нь бол хавдар дээр ямар нэгэн байдлаар өвдөлт зовоо шин тэмдэг илэрнэ гэдэг нь өөрөө л ер нь бол бас үе шат нэлээ хожууд болсон хойно голдог шин тэмдэг илэрх гэдэг.
бага үе дээр бол тэр урагтай шинэ байдаг өгөхгүй. Тэ ер нь бол нийтлэг нь бол өвдөх. За дээр нь бол ялангуяа ахмад насны хүмүүст болохоор хавдартай явж хагаад эмгэх хугарал гэдэг юм өсчдөг. Тэгээд нэг зөөлөн бүдрэх тийм ээ жижиг шалтгаануудаар хугарал үүссэн. Үүний шалтгаан нь өөрөө хавдрын үсрэл юм уу байж хагаад эмгэх хугарал гэдэг юм өсчиж онцлогдох тохиолдлууд бол ер нь бол парактад бас нийтлэг байгаад.